Тайванд яг тэтгэлэг өгөх яг манай сургууль болохоор олон улсын сургууль. Тэгээд програм нь саяхан нэгдсэн болохоор энд боломж айгүй өндөр байдаг. Тэгээд тэтгэлгээ болохоор сургуульдаа өгчөөд нэг сургуулийнхаа төлбөрөө бид нар төлөх ёстой тэтгэлэгтэй ч гэсэн. Тэгээд дараа нь төлбөрөө семестрийн дараа буцааж авдаг. Тэгээд хэрвээ тэтгэлгээ хамгаалахыг хүсэх юм бол нэг топ 20% орж явах ёстой. Дүнгээрээ заавал. Тэгээд топ 20% ороод хамбал тэтгэлгээ аваад яваад байна л гэсэн үг. За манай сургууль дээр болохоор ангийнхаа хүүхдүүдийн дүнгийн хуваараа эхний 20% нь орсон бол 100% тэтгэлгээ одоо авах боломжтой байдаг. Тэгээд дүнгээсээ хамаараад 50%, 70% ч юм уу тиймэрхүү болцоод байдаг. Миний хувьд тэр нь бол сурагчныг илүү хурцлж өгч байгаа юм шиг санагддаг. Тэтгэлэг болгон зүгээр л эхлээд орохдоо за англи хэлний 7 хоногтой ч юм бол IELTS-ийн 7 хоногтой бол авч болно. Тэгтээ түүнийг хамгийн гол нь хадгалах нь илүү чухал. Тэрэндээ зоригтой байж илүү хичээж хадгалах нь тэрийг хүмүүс ойлгодог юм шиг санагддаг. Яг нэг аваад болоо гэсэн ойлголт бол биш гэж бодож байна.